Хэрэглэгч чинь энэ үнэхээр сайн уу гэж асууж ирсэн үү? Үнэндээ тийм ч чухал ш. Маргааш аавна уу, эх жил аавна уу, эсвэл ерөөсөө авахгүй ч магадгүй. Гол нь өнөөдөр та тэр хүнтэй ямар харилцааг босгож байгаа юм бэ гэдэг чинь хамгийн чухал. Зөвхөн бараа хөшлөгийг байн гаргахаа болил доо. Амьдралынхын тухай асуу. Ажил нь яаж юм? Гэр бүл нь ямар байна? Өчигдрийн тоглолтыг үзсэн үү гэд. Ийм яриан дээр жинхэнэ итгэлцэл босдог. Энэ бол найрамд л шүү. Тэгтээ мэдээж утас мэйлийг нь бол заавал авах хэрэгтэй. Тэгэл тогтмол холбоотой бай. Тэгтээ одоо авах гэж байгаа юм уу залах биш шүү. Харин өөрийгөө сануул, сэтгэлд нь ойр байхын тулд. Тушаал дэвшүүл, баяр хүргэе мессеж явуул. Хүүхдүүдийнхэн төрсөн өдөрт Facebook дээр зураг оруулах, коммент үлдээ. Харилцаа болгон ч заавал тэр муу нэг талбайн хэмжээ, зээлийн хүү эсвэл зах зээлийн ханш байх албагүй байхгүй. Хүмүүсийг зах зээл гэж харахаа байл. Хүн гэдгээр нь хар. Хүн гэдгээр нь хардаг борлуулагч хамгийн түрүүнд санаанд нь ортдог. Тэгээд хэрэгтэй үедээ таныг дууддаг. Найзтай санал болгоно, хамаатандаа санал болгоно, ажлынхандаа хүртэл санал болгодог. Эцэстээ борлуулалтыг ч тэр 100 уучлалыг ч тэр үнж харилцаагч гээд бүх зүйлийг авдаг. Тэгэхээр лидийг биш харилцааг шалгах сурах. Борлуулагч чинь хүмүүсийг мөнгөөр нь биш итгэлээр нь хардаг. Тийм үнэтэй л ямар ч хүн дахин ажилламаар санагдав.